За цөмөрөө галеритэй танилцахын тулд Google дээр Water Footprint Gallery гэдэг энэ төрхөөрөөр хайх юм бол бидний өмнө өгүүлсэн Water Footprint.org гэсэн вебсайт гарч ирээд тэр вебсайт дотор энэ бүтээгдэхүүний галерей гэсэн юм цэс байгаа. За энэ цэс рүү явж ороход бол энд бидний өдөр тутам хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийн усны уул мөрийг харуулсан байдаг юм аа. За энд байгаа бүтээгдэхүүнүүдийн усны уул мөрийг та бүхэн танилцуулъя. За жишээлбэл алим 1 кг нь хүний гар дээр иртлээ 822 литр ус зарцуулдаг байна. Дунджаар нэг алим бол 125 литр зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байна. За гадил бол 1 кг 790 литр ус зарцуулдаг байна. Нэг дундаж хэмжээтэй гадил бол 160 литр ус зарцуулдаг байх нэ. За үхрийн махны усны уул мөрийг сонсоод хараад би бол нэлээд чочирдсан. Ягаад гэвэл монголчууд хүнсэндээ нэлээд их үхрийн мах хэрэглэдэг. Тэгэхээр 1 кг үхрийн мах хүний гар дээр иртлээ цэвэр усны нөөцөөс 15,415 литр ус хэрэглэдэг байх нэ, зарцуулдаг байх нь. За энэ нь 15 тонн 415 литр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг олон бүлтэй айл 2 кг махаар бууз хийж эзсэн гэж бодох юм бол цэвэр усны нөөцөөс 30 тонн ус зарцуулж ийн гэсэн үг байх нэ. За ингэ бодохоор бол нэлээд бас сэтгэл төгшмээр сонсогч байгаамаа. За нэг аяга улаан бууданаас гаргаж авсан шар айраг бол 74 литр усаар үйлдвэрлэгддэг байна. За шар буурцагнаас гаргаж авсан био төлш бол 11,397 литр усаар 1 литр нь үйлдвэрлэгддэг байна. За энд бас ингээд био төлшний хэд хэдэн төрлүүдийг авч үзсэн байна. За энэ жишээлбэл чихрийн нишигнээс гаргаж авсан био төлш бол 1 литр нь 2107 литр усаар үйлдвэрлэгддэг байна. За талх 1 кг нь 1608 литр усаар үйлдвэрлэгддэг гэсэн тооцоо гарсан байна. За энэ талхан дээр бол жишээлбэл энд нэг зүсэн талхыг ойролцоогоор 18 литр усаар үйлдвэрлэдэг гэж ингэж тооцоо гаргасан байна. За цэцгийн тос 1 кг нь 5553 литр ус зарцуулж бүтээгддэг байна. За байцааны төрлийн ургамлууд 1 кг нь 237 литр усаар үйлдвэрлэгдэж байгаа. За бяслаг 1 кг 3174 литр усаар. За дахианы мах 1 кг 4325 литр усаар энэ үхрийн махнаас бол бараг 3 дахин 3.1 дахин юм бага нь харагдаж байна. За дахианы махны хувьд усны уул мөр нь 1 кг-ийн хувьд 4325 литр байна. За шоколад 1 кг 17 тонн 196 литр усаар үйлдвэрлэгдэж байна. Тэгэхээр дэлгүүрт зарагддаг нэг автхаа шоколад ойролцоогоор 100 г жинтэй байдаг. За тэгвэл түүнийг үйлдвэрлэхэд 1720 орчим литр ус зарцуулдаг гэсэн үг байх нэ. За нэг жижиг аяга кофе бол 132 литр усыг зарцуулдаг байна. 1 кг хөвөн. За энэ 250 г нь 2500 орчим литрийг зарцуулсан байгаа. Тэгэхээр 1 кг нь бол нэг 10,000 орчим литр усаар үйлдвэрлэгддэг гэсэн үг байна. За аваргаст хэмэх эсвэл хулуу бол 1 кг 353 литр усаар үйлдвэрлэгдэж байна. За хатаасан хасарван жимс бол 1 кг нь 2277 литр усаар үйлдвэрлэгдэж байна. За нэг ширхэг өндөг бол 196 литр усаар үйлдвэрлэгдсэн байна. За энэ доор нь бас нэг хуваар илэрхийлсэн тоо байгаа нь энэ 196 литр усны
79% нь ногоон, 7% нь бол цэнхэр, 13% нь саарал гэсэн байна. За энэ усны одоо төлөв байдлыг одоо усны цэвэр байдлыг ингэж харуулсан ийм одоо өнгөөр нэрлсэн байдаг. За цэнхэр ус бол хамгийн цэвэр ус нь байж байгаа. За ногоон ус нь бол ургамалд байгальд байгаа усыг, за саарал ус нь бол дахин боловсруулсан усыг хэлж байгааг та бүхэн мэдж байгаа хаа. За ямааны мах бол 1 кг нь 5521 литр усаар үйлдвэрлэгдэж байна. За газрын самар 1 кг нь 2782 литр усаар үйлдвэрлэгдэж байна. За 1 кг одоо савих арьс одоо боловсруулагдахдаа 17093 литр усаар үйлдвэрлэгддэг байх нэ. За бид нар өдөр тутмын хэрэглээнд гутал, цөнх гэх мэтчлэнгийн бүтээгдэхүүнүүдийг хийхэд арьсыг хэрэглэж байгаа. Тэр бол ийм их усыг зарцуулдаг байх нэ. За гэх мэтчлэнгээр та бүхэн энэ усны улам өртөөний галерей руу ороод танилцж болно. За танилцаад бас эндээс өөрийнхөө өдрийн усны хэрэглээг одоо ямархуу байгааг нь тооцоолж үзэхэд энэ галерей дээр өгсөн тоонуудыг ашиглахад бас нэлээд өөрөө гайхмаар юм үнэмшгийн аргагүй юм тоо гарч болно.